мэдээ үргэлжилж байна. Пелхановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургуулийн сурагч Кристина хойд туйлд очсон Монголын анхны охин болжээ. Тэрээр Оросын албаны улсын шинжилгээ ухааны төв байгууллагын эрдмийн мөс зүсэгч 2025 төсөлд шалгарч, атомын мөс зүсэгч ус онгоцоор хойд мөсөнд далаад 10 хоног аялсан байна. Кристина эрдмийн мөс зүсэгч 2025 төсөлд шалгарахын тулд физик, хим, орос хэлний 3 үе шаттай шалгалтыг онлайнаар давж улсаа төлөөлөн аялалд оролцох хэрэгтэй болсон. Тус аялалд Хятад, Энтхэг, Турк зэрэг 21 улсын 66 сурагч хамрагджээ. Хойд туйлд нар жаргадгүй, шүн болтгүй нохинд хамгийн сонирн байсан гэлээ. Бид нарыг газарт буухад цагийн гар нь хасах 3 градусан. Гэтэ хасах 3 нь Монголын хасах 3 шиг биш, Монголын хасах 30-та тэнцүү цагийн гар байсан. Тэгээ ингээм мөсөн дээр зогсож байгаа болохоор доороосоо даарна. Тэгээд наргүй, манда. Тэгэхээр ямар ч дулаан байхгүй. Тэгээ маш их сэлэхтэй байсан. Хүчтэй хүйтэн сэлэхтэй байсан. Тэгээд бид нар дотгошоо ороод дулаацаа дахиад гарч ирж байгаа ч гэсэн хүйтэн байсан. Тэгээд амтангийн үед бид нар цагаан багуу харсан 2 удаа. Яг одоо зуны цаг үеэр явж байгаа болохоор цагаан багуу харах нь их ховор тохиолдол. Кристинад энэ аялал нь дэлхийг томоор харах боломж олгожээ. Хэдий бичлэг зураг үзээд очсон ч төсөөллөөс шал өөр шинэ ертөнц өгсөн байна. Харин атомын мөс зүсэгч онгоцон дээр гэртээ байгаа мэт 5 тухтай орчныг бүрдүүлсэн байсныг муу ярьлаа. Тэгээд урт нь 159.6, өндөр нь 55 м, тэгээд дөрөв нь 30 м гэдэг хэмжээртэй байсан. Мөс зүсэгч маань 2 ширхэг цөмийн хөдөлгөөртэй. Тэр нь болохоор 2 шүдэнцний хайрцагтай хэмжээтэй цөмийн хүчээр энергиээр ойролцоогоор 6 жил явах хүчин чадалтай гэсэн үг. Энэ төсөлд манай сургуулийн тэр дундаа манай ангийн охин тэнцнийг сонсоод маш их баярлсан. Кристина манай сургуульд 1-р ангиасаа сурч байгаа. Бүх хичээл дээр онц сурдаг манай тэргүүний сурагчдын нэгэ. Энэ аялалд хамрагдсанаар олон улсын сурагчдтай танилцаж, дэлхийдээ хөл нийлүүл алах боломж бүрдсэн гэж харж байна. Харин хойд туйлд очсон Монголын анхны сурагч бол Цолбон. Зүүдний ертөнцийн яг очсон юм шиг мэдрэмж төрсөн. Тэгэл хөлөг онгоцсон дээрээ яваад за 5 хоногийн хугацаатай явсныхаа дараагаар яг хойд туйл дээр дэлхийн оргил цэг дээр очиод яг тэр мөчөөс эхлээл ер нь ерөөсөө өөртөө итгэж өгөхгүй яг юм бодит уугүй юу гэдэг нь мэддэхгүй. Тэгээ яг энэ хойд туйлын ерөөсөө уус за тэгээ хөлөг онгоц мөсөөр хүрээлэгдсэн энэ орчин өөрөө шал өөр ертөнц. Тэнгүүтээ яг энэ ертөнцид ирчлээ. Тэнгүүд дэлхийн оргил дээр хойд мөсөн туйл дээр ирчлээ гингүүд айгуу тийм бахархууштай байсан. Эрдмийн мөс зүсэгч 2025 төсөлд оролцохоор 20 улсын 4,000 орчим, Оросын холбооны улсын 63,000 сурагч хүсэлт илгээсэн байжээ.